Сайн байцгаана уу? Амралтын өдрийн мэндийг хүргэе. Та бүхэн зориулан бэлтгэсэн эрүүл амьдралын хэм маяг зөв хооллолт дасгал хөдөлгөөн хослуулсан Баянмөнхийн блог Бэмк нэм гарагт хүрэхээр бэлэн боллоо. Тэгээд блогтой хамт байгаараа энэхүү блогоор та бүхэн хамт байснаар одоо өөрийн эргэлзээтэй бүхий л зүйлээр одоо хоол болон дасгалтай хүнсээ эрхэн бэлтгэхэд бүх маш олон мэдээллийг миний одоо 7-8 жилийн хугацаанд хоригдлуулсан бүх мэдээллийг нэг дор хүлээн авах бүрэн боломжтой. Тэгээд амжилт хүсье, хамт байгаарай. Running around, throwing that dirt all on my name. 'Cause you knew that I'd call you up. You would go around every party in LA. 'Cause you knew that I'd be at one. I know that dress is gonna ruin your regret. You got me thinking about when you were born. And now I'm all up on you. What you expect? Should have come at home with me. 우리 쇼디 짙게 신희 우레 харцан тэнгэр шинхэ. За, өглөөний минь одоо цаг 5 цаг 48 минут болсон байна. Тэгээд одоо өглөө болгон 5-6 цаг болоод автоматар болчихдог. Тэгээд одоо өглөөний цаг аваад хүчтэй одоо ойрхон онлайн шинийхээ мэйл болон мессенжерт хариу өгнөгөл за тэгээд шинээр очсон шинийхээ соолын цааврыг бэлтэж өгнө. За тэгээд 10-аас өсвөрний ганцаарчсан шивтэй тэгээд ажил тухай юм. За бид логтой хамт байгаарай. За ингээд өглөөний цагаа бэлтгэе. Өглөөний цай бэлтгэхээс өмнө бол би 1-2 цэвэр ус уудаг. Хамгийн ихний алхам бол яагаад өглөө ингээд босоод шууд өглөө одоодон дээр ус ууж байгаа юм бэ гэхээр хүний бодисын солилцоо зүгээр өглөө 1-2 ус ууснараа 20-30% өсдөг. Тийм болохоор та бүхэн жингээ барих ч юм уу өөр маш олон төрлийн ач тустай. Энийг бол би өөрийнхөө онлайн шоу болон ганцаарчлан шанартай мөн гэр бүлийнхэндээ зөвлөдөг байгаа. Би бол энэ саваар л нэг өглөө болгон уучдаг. За тэгээд мэдээж ходоод нь өвддөг хүмүүс бол нэг халбах ч юм уу те зүг юм бол хийгээд бол бас таны ходоодонд бас илүү сайн шүү. Тэгээд бас юу адаг шүү нэрээ. Ингээд ус уухээр нэг дор уух уу эсвэл одоо ингээд хэд хэдэн граммаар салгаж уух гэж асуудаг. Тэр бол таны өөр сонирхлын асуудал. Би бол ингээд хуваагаад нэг баг багаар болоод уучдаг. За ингээд өглөөний цагаа бэлтгэе. Хамгийн сайн төгс өглөөний цай бол мэдээж овёс байдаг. Тэгээд би бол өөрөө л нэг ийм овёс. Энэ бол одоо ингээд арай нэг өтгөн үйшээ нэг юм ширхэг бүдүүн ширхэгтэй. Энд арай жоохон нарийнхан ширхэгтэй гэсэн үг тийм. Тэгээд яг янз янз л овёс бол зарим нь геркулес гэдэг овёс байдаг. Одоо бидний сайн мэддэг тэр бол ингээд жоохон кашу амттай. Тэгээд хүмүүс нөгөө нэг одоо сүүлийн үед гараад байгаа овёс гэдэг үзэм самар янз янз холцтой байгаа. Тэгээд ерөөсөө тэрийг зөвлөдгөө. Ягаад тэгэхээр зүгээр яг цэвэр органик яг өөрөө бүр бэлэн боловсруулсан тийм овёс гэж зөвлөж байна. За тэгээд мэдээж хоёрт бол надад овёс бол бас хамаа замраг шууд одоо ингээд баримжаагаар ч юм уу идэхгүй. Бүх зүйлийг бол ингээд грамлаад одоо хүнсний жижигчин хэрэгтэй. Одоо миний ээжин бол нэг ийм 5 кг жижигчин жим байна. Энэ дээр бол дандаа грамлж иддэг. Эмэгтэйчүүд бол нэг өдөрт өглөө болгоо нэг 30-аас 40 г овёстэй. Эрэгтэйчүүд бол за нэг 60-аас 80 г магадгүй 100 г ч юм уу хэрэглэж болно. Тэр тухайн хүний зорилгоос шалтгаалаад энэ талаар бол би бас пэйж дээр бас илүү дэлгэрэнгүй бичсэн байгаа болохоор та бүхэн бас танилцж болно. За ингээд одоо 60 г овёс нь бэлэн боллоо. Дээр нь нэмээд надад одоо банан, сүү байна. Ингээд өглөө бол ингээд сүү, банан, овёс хэрэглэж байгаа маань би одоо өөрөө ингээд тэмцээний бэлтгэл биш амралтын байдалтай байгаа. Тэгэхээр одоо миний маасны үе гэсэн үг. Ер нь хүмүүс бодож тэгж ярьдаг. Булчингийн маасны үе. Тийм учраас би өглөө бэлтгэлээс өмнө ингээд овёс урд нь яг нэг тэмцээний бэлтгэлтэй үед бол би хвчлэн овёсондоо цэвэр ус игээд ч юм уу
идчихдэг хоёр өндөгний цагаантай эсвэл тал албаг вэ өөрөг хийгээд ч юм уу одоо хэрэгэлдэг. Одоо бол ингээд банан сүйтэй болж арай жоохон илчлэхийн үед арай ихсэж чинь гэсэн үг. За ингээд 300 г орчим сүү. За энэ баг ингээд 300 г үлдсэн байсан байна. За ингээд 300 г. Энэ дээр саний грамлсан уяас игээд тэр нэгдэж гიშрэг банан. За ингээд таглаа. За нэг оюус маань өглөөний цайнд нэг иймэрхүү одоо юм шингэхэн энэ бол өглөөний бол хамгийн зөв сонголтоос хамгийн зөв өглөөний цай байх болно. За мэдээж өглөөний цай тан ганц оюус биш мэдээж одоо би 10 цагаас одоо ганцаарлсан шавтайгаа бэлтгэлтэй байгаа өөрөө бэлтгэлтэй энэ. Тийм учраас бэлтгэлийн би нэлээд сайн чанарын нүүрс ус авах хэвээр. Тэгээ би өглөөний цай оюус дээрээ нэмээд 2-3 зүсэн бүхлүүрийн талах. Тэгээд талхаас ангаар иддэггүй. Хүмүүс бол яг ингээд манай шамнар бол хөвчлэн самрын тас төрхээд эсвэл өндөгтэй болж иддэг. Би бол одоо талхтайгаа авокадо хож идэх айгу дуртай. Яг л айгу би энэ живс айгу дуртай. Надад одоо юм 2 зүсэн талах байна. Тэгээд энэ бол тал авахгүй өчтөр би талыг нэтцсэн. Ингээд авокадо сонгохдоос би айгу алдсан юм аа ингээд нэг анх мэдхгүй ногооны нарайгаа өнгөлгийн сонгож авдаг гэсэн бол ингээд тэр нь түүхэн хийд юм билэ. Тэгээд ингээд баг зэрэг ингээд харалсан. Тэгээд ингээд дарахад гадаас жоохон зөөлхөн байх хэрэгтэй. Одоо ингээд баг зэрэг зөөлхөн. За тэгээд авокадо маань одоо ямар ач тустай юм бэ гэхээр хүний биед одоо тосыг бол одоо 2-3 янз ангилдаг. Сайн тос, муу тос, аюул тос ангилдаг бол авокадо бол одоо тухайн сайн чанарын тосны үргийг гүйцэтгэх нь. Ингэснээр энэ болохоор биед одоо А, Д, Е, К амин дивийг биед зөөвөрлөдөг. Тийм учраас маш хэрэгтэй гэсэн үг. Авокадо нарийнхан зүсгээд. За тэгээд ингээд талхтайгаа алтан дээрээ тавиад хөрх өнгөц суруулаад идчихнэ. За миний өглөөний цайныг иймэрхүү. Дээр нь 50-60 г оюус. Тэгээд гიშрэг банан 300 г сүү. Энэ тэгээд нэдээд бас юутай ичдэг өндөртөө бас ингээд эмгтэн хүмүүс бол энийг барахгүй баг. Яг нь бас чингэн мас нэмж байгаа эсвэл бас спортер бас хичээлдэг те. Тодорхой 3-4 удаа хичээлдэг. Хөдөлгөөний идэвхтэй тийм хүмүүс бол барч баг. Би бол энийг хангалттай заддаг. Тэгээс бас өгдөө шууд ингээд идчихээ шууд бэлтгэл хийхээр мэдээж бас цатгалдаад бэлтгэл хийж чаддаг болохоор би нэг бэлтгэлээс нэг өгдөө 6 тусаад тэгээд бэлтгэлээс нэг цагаас 2 цаг юм ингээд хоолцдог. Тэгээд яг бэлтгэлд аягүй сайхан хөөж гоё болдог. Running around, throwing that dirt all on my name. Cause you knew that I'd call you up. You go around, every party in LA. Надад ингээд өнөөдөр онлайнараас 2 гэр бүлийн 2 хүн бүртгүүлсэн. Надад Америкт хоёул амьдардаг. Тэгээд би бас ингээд онлайн сурчуултаар хэрхэн хийдэм бэ гэхээр мэдээж хүн болгонд бас харилцсан өөр одоо чи нэг юм л да ингээд нэг хүн бүртгүүлэнгүүт нөгөө төгсөд чи яг юу идэж байгаа юм бэ? Юу идэж чинь яг юу зааж ингэ асуудаг. Гэхдээ энэ бол юу айгу буруу. Яг тэр хүн болгон өөр биеийн бүтцтэй, өөр онцлогтой, өөр амьдралын хэм маягтай. Жишээ нь ингээд хүний амьдралын итгэх вэ л та. Жишээ нь зарим хүн хөдөлгөөний дутагдaltaй, зарим хүн амар итгэх яг ажил хийдэг, зарим хүн тархалж байгаа, зарим хүн турхаж байгаа тийм. Эсвэл зарим хүн өгцгөрөө тархалтай, зарим хүн бол гараараа ицээрээ ч юм уу янз байдаг. Тэгэхээр хүн болгоны мэдээж
одоо гарах идэх хоол ч юм уу хийх дасгал бүгд одоо харилцан адилгүй. Тийм учраас ч одоо ингээд гэр бүлийн хоёр хүн хоёулаа ингээд бүртгүүлдэг. Тэгээд би энэ дээр ингээд гэр бүлийн хоёр хүний бол ингээд юу гаргацсан байгаа. Хоолны хуваар мэдээж эхлээд гаргахтаа бол мэдээж би тэр хүмүүсийн хүн боломж асуун мэдээж нас хүүс гэлэн зэнстэй тэгэхээр зорилгыг асуун дараа нь мэдээж архах хууч өвчин байна уу? Тэнгүүтээ мэдээж өвчтэй байд өвчнгүй хортмод туршил байна уу? Эсвэл зорилго нь одоо яг юу гэсэж байгаа юм? Тэнгүүтээ одоо харшилдаг хоол хүнс байт юм уу тийм ингээд амьдарч байгаа бүс одоо тухайн одоо амьдарч байгаа улс орнууд нь яг өөртөө нь тохирсон хоол хүнс одоо олдцтой хоол хүнс юу гэдгийг энэ бүгдийг тооцоолоод тэгээд маш нарийн тооцдог байгаа. Энэ бол ерөөс ингээд баг автомат маягийн болцсон. Одоо зорилгоос шалтгаалаад. Жишээ нь одоо манай энэ залуу бол мэдээж одоо турхаж байгаа болохоор одоо өдөр тах нүүрс удаа энэ хүн болохоор одоо төрөлхийн эндоморф буюу өөхлөх хүн гэсэн. Тэгэхээр энэ хүн бол одоо өдөр тах нүүрс ус нь бол одоо ингээд 25% байх хэвээр. Одоо өөх тос нь бол 40%. Тэгээд өдөр тах уург нь бол мэдээж 35% байна. Тэгээд эхнэрийн хувьд бол одоо ингээд юутай эктоморф гэдэг харагдаж байгаа болохоор нүүрс усны хэмжээг бол нэмж байгаа. Ингээд 55 орчим хувь илчлэхийн юм доо юуны өөх тос нь бол 20 орчим, уург нь бол 25 орчим байна. Тэгээд мэдээж жин хасах байгаа хүний тасгал хажи нэмэх байгаа бас мэдээж харилцан өөр байна. Хооллолт нь өөр байна. Амралт цаг гэдэг бүхэл зүйл нь өөр хооронд өөр байна. Тийм болохоор хүн болгон дээр би нарийн зүгээр маш сайн тооцоож гаргадаг. Тэгээд нэг хүний хуваар гарахад бол мэдээж нэг доор ээж нэг 3 4 5 цаг мэдээж сууж байгаа мэдээж судалж ээж гаргадаг. Тэгээд энэхүү бас нэг одоо онлайн бас хичээл мань хэр үр дүнтэй гэж хүмүүс асуудаг. Тэгэхээр үр дүн бол одоо мэдээж би өөрч шоуноор харсан байх. Одоо нэг онлайн шоу Солонгост байдаг нэмэгтэй байдаг. Анх бол 80 тэнгис хэмжээтэй. Тэгээд Солонгос нэлээд шансаа өндөртэй нэлээд том тэмцээнд 4 тэмцээнд ороод 2 ангиллаар ороод 8 мөнгөн медаль орсон бүх ангиллалтаа медаль авах гэдэг чинь бол одоо тэр хүний эхлээд сонирхол нь бол зүгээр турах байсан. Тэгээд тэр турахыг ойлгож тураад үлдсэн. Турангуй тэр хүнд боломжийг харж байгаа байхгүй одоо би ингээд турах юм бол за түр би яагаад өөрийгөө үзэж болохгүй гэж. Тэгээд өөрийгөө үзсэн тэр хүн одоо айлтын авраг болсон. Солонгос мэдээж Монгол хүнийгээс авраг болохгүй байлгүй. Тийм учраас ингээд би одоо 8 удаа мөнгө медаль авсаж би боддtiin би бол өөртөө шаваар бахархдаг болохоор яг нь мэдээж бас дутагдал байсан л баг. Тэгвэл надад би та бүхэн айгүй нэг гайхалтай нэг хичээг бас танилцуулъя. Одоо ингээд энэ хүмүүс одоо хамгийн их над дээр ингээд онлайнаар шав орё гэдэг тухайд ингээд би их чинь айгүй хөгшөө одоо би 60 хүрж байгаа. Одоо надад боломж байгаа юу? Хичнээн амар хатсан гэд. За намайг амар цэцэг гэдэг. За би одоо энэ юугаараа бол бас өөрийнхөө одоо яаж ч ингээ хассан талаар бас ярих гэж бодож байна. Тэгээд 2018 оны сүүлээр 12 сарын сүүлээр бас яг ер нь бол шинжлэх арга хэмжээнд орчоод өөрийнхөө зургийг харсан. Тэр түүний дараа бол бас өөрийгөө бас нэгэн хичээн нэмсэн байна гэдгийг мэдэрсэн. Тэгээд явж байгаад сошиал ертөнцөөс одоо баян мөх гэдэг нь багшгаа бол олж мэдсэн байсан. Тэр битээр ингээд мэдээж боломж байлгүй байх уусаа тэр хөгшүүлт гэдэг бол ерөөсөд хөдөлгөөний дутагдал дээр нь булчингийн уналтаас хөгшүүлт явагдаж байгаа. Та булчингийн мас ихтэй байх тусам та залуухан байна. Тийм учраас хөдөлгөөн их юм бол та эрүүл болно. За тэгээд би танд яг хичээг ингээд жоохон сонирхолтой л да. Манайч одоо энэ 60 настай хүн та хүн боддоо 60 нас шүү дээ. Ингээд бүр ингээд залуухан болцсон. Дараа энэ хүн ингээд яг өөр ингээд хүмүүс харахаар ингээд наа чи хоёр өөр хүн байна гэдэг. Одоо миний одоо хэмжээний одоо над шиг ийм настай хүн юу яаж одоо фитнесээр хичээлэх боломж байдгүй гэж асуусан чинь баян мөх багш маань юу гэж хариулсан гэхээр өө та ямар сонин гомдмоор юм бэ? Ингэж өөрийгөө бас одоо ингээд насаар хязгаарлаж болохгүй. Ямар ч хүн одоо энэ фитнес спортоор хичээлж болно. Та зүгээр надад итгээд надтай хамт нэг сар хичээлээд үзье гэдэг ингэсэн. За тэгээд би ингээд тэр дараа одоо багштайгаа холбогдоод ингээд группт нь ороод тэгээ ингээд хичээлсэн байж байгаа. Хөтөлбөр эхлэхэд ерөнхийдөө бол 73 кг-тай байсан. За өнөөдрийн байдлаар бол би 60 кг буюу 13 кг-ийн чинь одоо хассан байж байна. Тэгээд мэдээж хэрэг ийм их одоо илүүдэлчэнд биеэс авч хайсан юм чи миний хувь хүний хувьд бол маш одоо сэтгэл хангалуун те маш их сайхан аз жаргалтай маш их эрүүл ингээд юм сайхан байна. Одоо энэ хүний стил имиж харж байгаа та бүхэн одоо ямар гоо залуугаа царайж зэхаар ингээд би дүүрний одоо хэлбэр ингээд ийм гайхалтай. Тэгээ би бас өөр ийм зааж дахиад гоё харуулсан энэ одоо манай ихч байна. За тэгээ та бүхэн дотроо бодно үстэй тэгээд
60 настай хүн шүү дээ. Тэгээ ер нь бол яг хоо зөвхөн энэ хөтөлбөрт оролцсноороо нөгөө нэг жин хасна гэхээс илүүтэй яаж хүн эрүүл хоолж болдгийг те яаж одоо сайхан галбирчиж болдгийг яаж өөртөө тохирсон тасгал хийж болдгийг гэдэг энэ одоо арга зүйд одоо энэ сэтгэл зүйгээ яаж удирдах ёстой гэдэг энэ зүйлд одоо бүр үнэхэрийн сэтгэл гаргаж одоо удирдах бүр харамгүй бүр ингээд бүр бүх юм хэлж зааж өгч исэн Баян мөнх багштай маш их баярлаж явдаг. Энэ охин нь уу? Хиний ээж юм шиг гэж явдаг. За манай шави одоо их хэрэг шав байж тээ. За. Энэ одоо манай нэг шав байдаг хгүй юу? Энэ нэг ээж нь хамгийн нэг бие өсгөх шоу үзэж байгаад тэнгуүтээ нэг тухайн нэг дээр үе юмс чинь өгцөн зөө бичиж авдаг шүү дээ төвтөр дээрээ. Тэгээ нэг хүүхэд нэг 3 хөтөрчөөд энэ лээж жоон тархалаад хүзэн жоон туталтай болохгүй юу? Тэгээ нэг ээж нь ингээд хүүхэдтэй ингээд над дээр яв гэж зааж өгöd. Тэгээд хамгийн хүүхэд нь баг нэг тэлгүй маягаар ирсэн аахгүй одоо баг хүчээр баг ээжийн шахалтаар. Тэгээ битэр чинь ингээд зууралтаад тэгээд нэг сарын дараа тэгээд шал өрөмжчихгүй бүсгийн дөрөөс баг 20 сая 10 баг 20 сая тасцсан. Тэгээд тэгсэн чинь нэг ээж нь бас дагаад одоо нэг хүүхдээс дэглэм аваад одоо цуг нэг охиныхаа дэглэмээс бариад өглөө өнөр чинь ингээд хүрээлэн мөрөлөө шалгадаг ч аахгүй ээж нь урд нь нэг юу асгсан. Тийм нэг хөнгөний тамирчин тэгээд нэг хөлдөө гимтэй дээрээс авч чадхаа болцсон. Айгу хүн жинтэй болоо дээр нэг айгу хөдөлгөөн төнч хөдөлгөөн болохоор нэг хөдөлгөөн таргалж байдаг шүү дээ. Тэгээд таргалцсан. Тэгээд маань хоёр одоо уудар юу лөө хүрээлэнд алхаж малхаад тэгээд сар гармын дараа ингээд ээж нэг баг харуул хасцсан. Тэг бодохгүй ээж нь шүү дээ давхар. Тэгээд нөгөө охин нь болохоор бас ингээд 7-8 хасцсан тэр надад цэвэр өөх хасаад одоо бүр нэг мис болцоод урд нь 10 жилдээ охин хоёр дээр өмсчихсэн юу байгаа байхгүй. Дээлэн таарцсан. Тэгээд одоо бүр аим бөөм баяр. Тэгээд бүр гоё. Би ингээд нэг хаяа ингээд дуртай юм идэх өдрөөдөхгүй. Тэгээд ингээд хуушуур яриад би чи нэг юм 5,500 хуушуур идэх чийлж үзчихэнгүүт ингээд хорхоороод. Тэгээд хуушуур ярихгүй ингээд хуушуур хүмүүс гоё идэндээ мэдэндээ ярьсан чинь ингээд гоё ээж надад ингээд хуушуур хийж хүмүүс явуулаад ингээд баярлал тийм нэг хөрхөн баярсан сэтгэл илэрхийлж байгаа юм аа. Тэгээд айгу гоё. Одоо тэгээд ингээд уулын охиныхын шав одоо зүйлдээ ингээд наа багшаа гэдэг одоо ингээд 2 шавтай болцсон. Гол зүйл нь ингээд гэр бүлээрээ ууссан. Хамгийн ихэд энд бол ихний алхмын нэмэгтэл хийсэн. Тэрний дараа ээж нь орж ирсэн. Дараа нөхөр нь орсон. Одоо ингээд хүүхдүүд нөгөө тагаад ирсэн. Одоо ингээд гэр бүлээр ингээд спортлог гэр бүлээр эрүүл хоолдог болсон тий. Тэгээ ингээд би ингээд хүснээ тэгээд хэрэгс идэхгүй. Тэгээд барда 10 хууширынхаа баг нэгийг өөрсдөө надад 9 баг надруу явуулдаг шүү гэдэг. Энэ тийм байдсан шүү. Тэгээд Монгол нэг хэлбэрчтэй. тийм. Та бүхнийг бол би бас өөрөөсөө эргэл мэндэд анхаарад ер нь бол ингээд тий хөгшин гэж бол байхгүй та хийж өөрийгөө битгий гол тэгээд ямар ч тач өөртөө зориг тавиад бүр болохгүй магадгүй тэгээд миний пэйжээс гоё мэдээллүүдийг аваад тэгээд гоё мэдээлэл аваад явна ихтэй байна. Бүгдээрээ ингээд одоо нэг монгол хүнсэн баг ирүүлжүүл эсвэл нэг монгол хүнсэн гоё төсөндөө хүргэлтэй надад сайхан байна. Бүгдэнд нь амжилт. За цаг их сууш болсон байна. Одоо би ингээд ганцаардлын шефтэйг ажиллахаар юм руу явлаа. Тэгээд манаас ганцаард шавнер болохоор ингээд цагаа бид нэр өөрсдөө тохирдог. Одоо тухайн өөнийхөө цаг завтан тохироод бас одоо над дээр одоо 2-3 шав байгаа. Хоорондоо цагаа давхцахгүйгээр цагуудаа бид нэр ярилцаад тохирчдаг. Мэдээж бас нэг тийм тогтсон бол цаг заадаггүй. Яагаад тэгэхээр одоо нэг яг тэтгэх өдрөө тэдэн цаг гэчихээр хүн болгонд бас нэг тодорхой ажиллагаар нь ингээд чинь бас одоо юу ч тохиолж болно тийм учраас бид нэр өвгөн өдрийн дараа цагаа харилцаад хэлдэг. За тийм бид нэр өдөхгүй дааланд уулзцгаая. За өглөөний минь сайхан амарсан. Зэрэг 5 натлах жаа тий. За 15 натлахчээ. Тэгэхээр тий. Дэлэм гайг байна уу? Өсөж байна уу? Гайг байна тий. Гарч буудал за.
1 2 3 4 5 5 6 7 8 9 2 ганцхан бери Drop the bass. хот ишээ. Хоёр гацаад. Гараг нэрч. За. 1 өөсөө. 2 өөөгөө. 3 ганцхааргаад 4 1 хэдэн тахан 4 2 ганцхан бэрээр эс 1 хоёрын чинь бариад цам доотлоо ирсэн ч. За. 1 нэгсэн. 2 за 10 3 өөсөө 4 сэн. Ихтэйш. Тэгэн саргаад өөсөө ёра. Өөсөө. Хоёр. Ёра. Цагаанцаа. Өөс. Дандруу хот эндээс 1 2 Рот үчтэй. Хөдөөгөө байлуулаад за. Өөсөө. Өөд одоо гараа. 1 2 авалч. 3 өөсөө. Хапа. За 1 зөвчэн. Ёра. Өөсөө цааргаад. Өөсөө. Тэр бери. Өө болж шин. За нүгэлтэн. Барах гэдэг. За нүгэлтэн. За. Готараар хинтэй тар. Гол дараат ташаанаар бараад 1 2 хэсэг болоод авчаа. За эндээс хөлөө. Үгүй. Доош нийлж хавчаад. Маш. Ингээд болчих. Ингээд за. За. Би хоош та. Би болчихлаа. Өөсөн болж байна. Ийс. Яаж хооштой байна. Тэдэн хийж за. Дараа би хооштой. Ацхаа би хосол. Яг нэг хийх дараа. Нэг өөсөн. Саарай. Ийсэлтээр ацхаа. Ацхаа. За ингээд өнөөдөр би ганцаарчлан шавтайгаа бэлтгэлээ дөнгөсөө игээд дууслаа. Тэгээд битүүрийн хувьд бол 7 хоногт 3-аас 4 удаа бэлтгэлээ хийдэг. Яагаад тэгэхээр нэг өдөр амраад, нэг өдөр амрах зарчмаар зарим 7 хоногт 3, зарим 7 хоногт 4 удаа байж таардаг. За тэнгуүтээ там гайхаж явах ингээд 2 сар болгонгод битэр яагаад ийм үр дүнд хүрч вэ те. Тэгвэл зарим нэг нь бас бодож магадгүй. Тэгвэл би өдөр болгон хийгээд илүү гоё үр дүнтэй болох юм шиг те. Тэр та бүхэн бүх миний энгийн зөвлөгөө бол та бүхний амралт нэгдүгээр хамгийн чухал, хоёрдугаар таны хооллолт
тань тохирсон байх хэвээр. Тэгээд 3 дугаар таны дасгалын хуваар мөн дасгалууд ч тань тохирсон байх хэвээр. Тэгэхгүйгээр нөгөө нэг өдөр болгон хийхдээ шаргуу хөдөлмөрлөх, үр дүнтэй хөдөлмөрлөх гэдэг нь хоёр өөр хөгтгөн. Тэгэхээр таны би үр дүнтэй хөдөлмөрлөгч байгаас ч хүсэж байна. Магадгүй та бүхэн хүсвэл миний 10 хоногийн сургалт, онлайн сургалт, эсвэл сарын ганцаарсан онлайн сургалт те. За тэгээд бас нэг тухайд бас боломж завтаад миний бас ингээд тулж ажиллах ганцаарсан сургалтад та хамрагдаж болно. За би бас ингээд сая бэлтгэлээ дуусаад биднэрт бас нэг юм одоо жишээ нь өндөр эртэнтэй бэлтгэлээ их хүчтэй хийх тул заавал тийм алдагдсан амин дэм витамин өгчих хэвээр. Тэдээс нэг Монсоос нэг юм гоё бүтээгдэхүүн гарсан юм билээ. Амино болон витамин комплекс гэдэг юм гарсан юм билээ. Энэ болохоор одоо яагаад энэ хэрэгтэй гэхээр бид нар одоо ингээд булчин өөрөө уургаас тогтдог. Тэгвэл тэр уург гэдэг зүйл нь болохоор 21 төрлийн амин хүчлээс бүрддэг. Тэр нь үл орлогдох хүний бие организм өөрөө бүтээдгүй үл орлогдох 9 төрлийн амин хүчил лейцин, валин, изолейцин. Тэнгүүтээ нөгөө нэг орлогдох те хүний бие организм өөрөө бүтээх чадвартай тэр 12 амин хүчил эдгээр багцлаад дээр нь витамины комплекс нэмээд ийм бүтээгдэхүүн гарсан юм билээ. Тэгэхээр бид нар чинь байнга одоо хоол хичээлээсээ аваад боломжгүй болохоор бас бэлтгэлээ мэдээж эрч хүчтэй хийхин төлөө бас бэлтгэлийн хэмнэлээс хамгаалахын төлөөс эдгээр зүйлийг бол би уудаг. Бэлтгэлийн турш дараа нь энэ заавар дээр бол яг байгальдаа нэгээс 2 таблетээр өдөрт 2-оос 3 удаа гэж байдаг. Тэгээ би бол өдөртөө нэг 2 ширхгээр нь өглөө орой дуучдаг. Тэгээд яг одоо бэлтгэл дуусаад одоо уугч байна. За тэгээд та бүхнийг бас миний энэхүү блог таамт байгаад одоо яг миний яг хэрэгжилж байгаа болон яг миний одоо дасгалын хуваар те миний шамдрын одоо арга барил бидний одоо үр дүнд хүрээд байгаа тэр нууцыг мэдхийг хүсвэл бүх зураг блогтой хамт байгаа. Тэгээд өөрт хэрэгтэй мэдээллийг аваад өөрийгөө өөрчлөөд тэгээд магадгүй бүр үнэхээр болохгүй бас миний пэйжээр холбогдоод надаас тусалцсан аваарай. Та бүхэн амжилт.